За энэ дэд хорооны хурлыг зохион байгуулж байгаад баярлалаа. Өнөөдрийн бас хуралд энэ манай яам тамийн газрын төсвийн менежерүүд бас бүгдээрээ бас хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд бас баярлалаа гэдгийг илэрхийлье. Тэгээ би энэ дэр нэг дөнгөж саяхан бас материал авч танилцсан учраас бас нэлээж бас тодруулж асуухаар юмнууд бас нэлээдгүй байна. За тэрийг бол дараагийн хурлууд дээр ярих гэж бодож байна. Өнөөдөр би нэг 2-3 асуултыг аудитээс болон доктортой байдлын төсвийн доктортой байдлын зөвлөлөөс асуучъя гэж бодож байна. Ер нь бол энэ бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгийн шаардлагатай байгууллага шаардлагатай олон улсын юм төсвийн англи стандарт байна уу байгаа. Энэ дагуу явж байгаа. Тэгвэл сүүлийн 2-3 жилийн өсөлтийг харахад нэг жилийн 25% өсөлттэй яваад байна. Энэ зөв буруу юу гэдэг дээр асуудал бас эргэж харж үзэх зөв бахаа гэж бодож байна. Ингээд би 2-3 асуултыг аудит болон төсвийн доктортой байдлын зөвлөлөөс асууя. Нэгдүгüүрт нь сая аудитын танилцуулганд энэ төсвийн ангиллыг бас бид нэр эргэж үзэх шаардлагатай байна гэсэн юм ярьчих шиг боллоо. Тэгэхээр төсвийн ангиллыг та нар юу гэж харж байгаа вэ? Одоо байгаа энэ олон улсын валютын сангийн NGF-ийн ангил чинь нэг олон сүүлд одоо мөрдөж байгаа юм ангил л та. Тэгэхээр энээс илүү ямар ангиллыг та нар санал болгож байгаа вэ гэсэн нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт нь бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгээ жилдээ бараг энэ 2024 онд бараг 1.80 төгрөг болж байна л да. Энэ шилэн данс дээр тайлгнаж гарсан хувийн зардал нь хэд байгаа юм? Шилэн дансанд тавихгүй ингээд жижиглээд жиргээ явчихсан зардлууд нь хэдүү байгаа юм? Тэрэн дээр та нар хийсэн судалгаа тооцоо байна уу гэдэг асуудал. Гуравдугаарт нь энэ гарч байгаа энэ зардлуудыг ер нь аудитын байгууллага энэ төрийн сангаас гарч байгаа зардлуудыг цахим болгож тухайн цаг үед нь хяндаг болёо гэдэг ийм зүйлийг одоо танай байгууллагын дарга сүүл томилогдоход би хэлэхэд өөрөө ч гэсэн яг ийм зүйлийг ярьж исэн. Энэ ажил яг цахимжуулах ажил хэр зэрэг болж байна? Чи төрийнхөө ажлыг хийж явж байгаад санамсаргүй санаатаа мэдэхгүйгээсээ болоод янз бүрийн зардал гаргацдаг. Тэгээд аудит төр жилийн эцэст очиод бүгдээрээ нэг л болохгүй хүмүүс төрд ажиллаад байгаа юм шиг нийгэмд буруу мэдээлэл өгöd байдаг. Зүүн нь бол энийг яг энэ төрийн сангаас гүйлгээ гарч хахад аудит хянаад буруу байвал шууд тэрийг гүйлгээг зогсоодог ийм хэлбэрлүүл ормоор байгаа юм. Энийг бол танай байгууллагын дарга томилогдохдоо энийг бол ярьж исэн. Тэгээд энэ ажил маань хэр зэрэг явж байна вэ гэсэн ийм 3 асуултыг асууя. Та төсвийн доктортой байдлын зөвлөлөөс энэ төсвийн зардлын ангиллуудыг та нар юу гэж бодож байна? Энийг сайжруулахтай холбоотой ямар санал та нарт байгаа вэ гэсэн ийм асуултуудыг асууя. Баярлалаа. За, гангэрл гишүүнийх та 4 номерын микрофон дээр ч сун сандал дээр ч асууч. За 4 номерын микрофоныг нэй. За төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн гангэрл. За тэр олон улсын стандарт бол байгаа. Тэгэхээр бол бид нар нэг шин дугуй зохиогоод дахиад ингэж авах шаардлага байхгүй гэж бодож байна. Тийм учраас бол харин хамгийн гол нь тэр дардлын зүйл ангаа энэ олон улсын стандартыг дагуу зөв ангилж оруулж ийн үү гэдэг дээр аудитын газар маань илүү нягтлж харах шаардлагатай болов гэж тэгж л бодож байна. За аудитын ерөнхий газар 3 номерын. За үндэсний аудитын газар Наран Чимэг заавал гишүүний асуултанд хариулъя. За зардлын эдийн засгийн ангиллыг сая яг төсвийн доктортой байдлын зөвлөлийн одоо гишүүний хэлсэнтэй яг адил дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргаж байгаа. Эдийн засгийн ангилл дээр хуваарлж байгаа зардлуудаа ямар зардал яг энд орохын гэдгийг тодорхой болгоод энийгээ тайлбар мэдээлэлтэй ямар одоо зардал орох вэ? Жишээлбэл буцаар гүйцэтгэх ажил үйлчилгээнд төрийн бус байгууллага төрийн зарим чигүүргийг хувийн байгууллагаар гүйцэтгүүлэх ямар зардал ямар үндэслэлээр орсон юм бэ гэдгээ тодорхой болгож ил тод болохгүй болвол энэ зардал дээр одоо маш олон болохгүй байгаа. Жишээлбэл бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас зарим одоо төсвийн ерөнхийлөгчийн захирагч нь хөрөнгө бэлтгэж байгаа мэдээлэл технологийн зардлууд гаргаж байгаа гих мэтчлэн төсөвлөж болох зардлуудыг гаргаад байгаа учраас аудитын байгууллага яг энэ бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардалтай холбоотой эдийн засгийн ангиллыг зардлаа тодорхой болгоо. За 3 номерын микрофон гүйцээж хариулъя.
За тэр төрийн сангийн гүйлгээг бид нар бас олон улсын бусад байгууллагуудын аудитын дээд байгууллагуудын туршлагыг бас судалсан. Жишээлбэл Хятад улс бол төрийн сангийн гүйлгээг аудитын байгууллага нь өдөр тутмын гүйлгээг хянаа сууж идэг ийм бас ийм тогтолцоотой байна. За бид нар сангийн амны холбогдох удирдлагуудтай уулзсан төрийн сангийн гүйлгээг манай одоо санхүүгийн талангийн аудитын програмтай холбож одоо бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэх талаар уулзаад одоо бас тодорхой ажлуудыг хийж байгаа, эхлэлүүдийн тавьж байгаа. Яг хянаад эхэлж байгааг ингэх юм бол биднэрт бас хүн хүч нөөцөн хэмнэн нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь эрсдэлтэй заавал 6921 байгууллагт аудит хийх шаардлагагүй, эрсдэлтэй газруудаа аудит хийж дүгнэлтээ гаргаад за эрсдэл багтаа газруудаа бол одоо заавал дүгнэлт гаргахгүй байх ийм боломж байна гэдэг судалгааг бол хийж байгаа. За аудит, репорт аудит гэсэн ийм бас шинж программыг одоо EI дээр За 3 номерын микрофоныг гүйцэж хариулъя. Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой тавигдах мэдээллүүдээ бол төсвийн байгууллагууд маань тавьж байгаа. Гэхдээ бид нар ямар шаардлага тавиад байгаа вэ гэхээр зарим гүйлгээг одоо 3 хуваагдах ч юм уу 4 хуваасан тохиолдолд бол мэдээллүүдэд тавихгүй байгаа. Тэгэхээр энийг төрийн аудитын байгууллагаас шилэн дансан дээр тавих энэ мэдээллийг одоо шууд төрийн сангийн гүйлгээнээс нь шилэн дансанд мэдээлэл тавьдаг ийм нөхцөл боломж байгааг бас судалж энэ мэдээллийнхаа программыг сайжруулбал бас зөвхөн болов гэсэн ийм одоо шийдлийг бас харж байгаа бид нар. За бол гишүүн тодруулъя. За бол гишүүн микрофон. За. Тэгэхээр аудитээс би яг тодорхой юм асуугаад байгаа шүү дээ. Нэг 2024 онд 1.8 төгрөг гарчээ. 957 тэрбум төгрөг. Тэрний яг хэдэн хувийн шилэн дансан дээр тавигдсан бэ? 300 тэрбумын гүйлгээн тавигдсан юм уу? 957 тэрбум төгрөгийн гүйлгээн тэр чигээрээ шилэн дансан тавигдсан юм уу? Танах шилэн дансны тухай хуулийн тэр хяналттай хөрөг чинь танаа дээр байгаа шүү дээ. Тэгээ тэргээ тодорхой хариулъя л да. Нэг хоёрдугаарт нь сангийн амд санчаад дарга энэ саяны төсвийн доктортой байдлын зөвлөл бол аудитын хэлж байгаа зардлын ангиллуудыг танах хүлийн зөвшөөрч байгаа юу? Тэрийг хизээ та нар энийг хүлээж авч ангиллах юм гэсэн ийм хоёр асуултыг нэмж асууя. Аяр нь бол энэ төсвийн ерөнхийлөгчийн захирагчтай холбоотой банк орон дэд хорон дарга энэ дээр холбоотой зарим зардлууд дээр зарим төсвийн ерөнхийлөгчийн захирагчдэр бас тодруулж нэмэлт мэдээлэл авах юм шаардлагатай юмнууд байгаад байна. Тэрийг албан бичгээр авах ёстой юу? Зарлагын дэд хороогоор авах ёстой юу? Тэрийг нь хариулж өгөөч. За баярлалаа. За 3 номерын микрофон шилэн дансан дээр байгаа бүртгэл. За бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас гарсан нийт зардлын 95.7% нь бол шилэн дансанд мэдээлсэн байна. Манай тайлан дотор байж байгаа. Тэ 5 саяас дээш төгрөгөөр гарсан зардлууд. За төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн ангирал 4 номерын микрофон. 4 номер. Байна. За энэ сая эрсдэл суурьсан аудит гэдэг дээр нэмээд нэг юм хэлчихье. Ер нь яг үхээр сүүлийн үед энэ их big data, их data гэсэн тэр ойлголтууд бол сүүлийн 7-8 жилээс дэлхийд их хүчээ авч байна. Тэгээд зөвхөн төрийн одоо аудит хэлдэг хувийн хвшил дээр аудит бол эрсдэл суурьсан энэ чиглэл рүү бол орж байгаа их data тэр. Тэгэхээр бол энэ үндэсний аудитын газраас одоо тусгайлан ингээд төсөл хэрэгжүүлээд яг одоо ингээд монголчлохоор биш олон улсын туршлагыг нь яг копидо сайхан хуулаад тэгээд тэр цахим одоо тэр ил шидэнд бол дансных нь юуг нь одоо тухай бүрдэн тэр инстант байдлаар холбож өгөөд тэгээд зайнаас эрсдэл суурилсан хяналтаа тавиад ирэх юм бол хүн хүч нөөц бололцоо за тэгээд одоо бол аудит маань ингээд төрийн байгууллага болгоноор ингэж явж аудит хийдэг байгаа. Тэрнийх арай илүү эрсдэл суурилсан байдлаар явах юм бол маш их одоо үр дүнтэй болно. За баярлалаа. 5 номерын микрофон, 6 номерын микрофон сангийн ам. За сангийн амны зарлагын хэлцээний дарга Бат Эрдэнэ заяавал гишүүний асуултанд хариулъя.
2025 оны төсөв батлагдсантай холбоотойгоор засгийн газар чиглэл өгөх тухай их хурлын 24 оны 12 сарын 12-ны 52 дугаар тогтоол батлагдсан. За энэ тогтоолын 3-ын 1-ээр бол бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж гэсэн энэ эдийн засгийн ангиллыг ер нь авч үзээ цаашдаа яахыг тодорхойлохын чиглэлийг засгийн газарт их хурлаас өгсөн. За сангийн ам бол яг энэ төсвийн ангил болон энэ төсвийн төлөвлөлтийг хариуцдаг гийн хувьд яг энэ дээр бид бол тодорхой ажил хийж байгаа. За манай санхүүгийн мэдээллийн технологийн төв дээр яг энэ бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж тэгээд бараа үйлчилгээний бус зардал гэсэн энэ хоёр ангиллаар гүйлгээ харахад цаанаа татварын систем дээр нөгөө татварын нэхэмжил нь үүсээд яг тэр дээр гарсан ангиллын дагуу бол ингээд зардлууд нь зарцуулагдаад явдаг. Тэгээд энэ дээр бол бид гүйлгээнийх нь логик авч үзээд Сангийн ам гүйцэж хариул. 6 номерын микрофон үнэ. 2024 оны хувьд 576 мянган гүйлгээг ангилж үзээ. За эдгээр ангиллаас одоо яг ямар төрлийн үйлчилгээ илүү их давж гарсан байна. Ямар төрлийн үйлчилгээ эсвэл ажил эндээс хийгддэг юм байна гэдэг дээр бол анализ хийж үзэж байгаа. За энэ ажил тодорхой болсны дараагаар бид төсвийн ангиллаа одоо нэмээд энэ бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдгээ илүү задлах уу? За эсвэл мөн яг энэ 576 мянган гүйлгээний дотор за бусад эдийн засгийн одоо дагаж мөрдөгж байгаа эдийн засгийн ангил руу бас зардлын шилжүүлэлт тавих иймэрхүү бас зардлууд байгаа гарч ирнэ мэдээж. Тэнгүүд энийг бол яг тухайлсан зөв ангил руу нь бас төлөвлөх талаар энэ төсвийн ерөнхийлөн захирч нартайгаа хамтарч ажиллахаар ингэж төлөвлөж ажиллаж байгаа. За энэ тараагдсан материалын задаргааг санжаад та сангийн амнаас гишүүдэд хүргүүлээрэй. Өшөө бүр наривчилсан байдлаар задлж оруулаад. За